Ганагийн сүгт давтай морил. Сонсогчдоос ирсэн хууч яриануудыг эмэгтгэн хариулж танд хүргэж байна. Танд яриулж контент болгох болсон явдал байгаа бол Instagram-ын Гана TV хаяг руу бичээрэй. Энэ явдал ойролцоогоор сарын өмнө надад тохиолдсон юм. Манай ах хөдөө би малын гэртээ байсан. Тэр үед нар жаргаад жаахан шиврээ бороо орж байлаа. Манайд сүргээсээ тасраад үлдчихдэг хэдэн зожигдуу хонь байдаг юм. Хонио бүртгэх гээд малын захад очтол яг л ном ёсороо нөгөө хэдэн хонь маань алга. Хаана хоцроод үлдчихвдээ гэж бодонгоо мотоциклонаад хайхаар явлаа. Манай тэнд угаасаа эвгүй их даваа гэж газар байдаг. Нар жаргаад харуу бүрий болсон болохоор хонио тэндэл бити үлдсэн байгаасаа даа гэж бодоод бусад газруудаар хайлаа. Гэвч байдаггүй. Ингээд их даваа руу очихоос өөр аргагүйж тэр зүг рүү явв. Давааг даваад уруудаж байтал цэнхэр галын дүл замын хажуунаас 10 м орчим харагдаж байх юм. Энэ бороотой үед юун гал яаж хэн асаасан болоо гэд харж байтал гэнэтхэн би чи өнөө даваан дээрээ явааш тэ гэдгээ санаад мотоциклийнхаа хурдыг хасаж гялсэргээд буцаж хурдаа нэмлээ. Тэгээд нөгөө дүлийг нүднийхээ булангаар хартал хоёр тийшээ найгаад хөдөлж байсан. Дотор зарсгээд мотоциклынхаа хаазыг тултал нь мушгсан. Толонд харсан ч хойно бүхтэр бүрсис юм зогсож байх нь тэр. Тэгэхэд хэмжиж үзсэн бол миний зүрхний цохилт бараг 200 хүрсэн байх уу. Гэртээ яаж ирснээ ч сандаггүй. Нэг мэдхнээл гэрийнхээ гадаа ирч гисэн нохоо хуцах дуунаар сэхэ авахтайгаа болсон. Гэрлөв гүйж ороод айсандаа гүлийж жаал суулаа. Аав ээж хоёр телевизээр кино үзэж байсан болохоор намайг тоосомчгүй. Үзэж байсан киноныхын дундуур реклам гарахтал аав чамаг явсны дараахан л хэдэн хонь зөрөөд ирсэн. Чи хайчаад ирвэ гэж асуув. Дотроо өөрөөсөө хүрээд ирсэн хэдэн хоньны араас шаал дэмий явж сүнс сүдэр харчих юм да гэж бодоод байлаа. Ер нь аав ээж хоёртой юм хэлээгүй л дээ. Би угаасаа шүн болгоо аймаг орохоор явдаг болохоор санааг нь зовоогоод явах вэ гэж бодсон юм. Манай тентхийн хуучны өгшчүүл их даваан дээр нэг эмгэн яваад байдгээ гэж ярьж явахыг би зөндөөл сонсч байсан. Би казак хүн ислам шашинтай болохоор айдсаа дараад элдв болсон бодлого хайсан. Гэхдээ нэг ийм явдал надад болчихвлээ. Илүү болон сонирхолтой хууч яриа болон бусад контентуудыг үзхийг хүсвэл Ганагийн сүгийг subscribe хийж хажууд нь байгаа хонхыг дарж идэвхжүүлснээр бичлэг орох бүрд танд цаг алдалгүй notification-ээр мэдэгдэл очих болно. Баярлалаа. Би одоо 25 настай. Намайг 9 дугаар ангид байхад энэ явдал болсон юм. Би тэр үед 9 дугаар ангийн хүүхэд гэхэргүй би бялдар сайтай өсөглөө нэгэн байлаа. Ингээд тэр жил самарт явсан хүмүүс их мөнгөтэй ирдэг 5-10 сая төгрөг хийдэг гэж сонссон юм. Тэгсэн чинь аваг ах маань хэд хоногоос самарт 30 хоногоор явна гэдэг сураг гардаг байгаа. Би ч аав ээжээс явуулчихаа гэж 7 хоног гуйж гэрээ ажил хийж арай гэж нэг юм зөвшөөрүүлсэн. Тэгээд аваг ахта цуг явах болсноо хэлсэн чинь их дуртай зөвшөөрсөн. Намайг би хаа сайтай ажилд сайн болохоор дуртай авч явлаа. Аав ээж хоёр надад унж бэртэв боломжтой яваарай гэж хэлсэн. Ахад ч бас намайг сайн захилаа. Ингээд жижиг тэрэг ачааны маятын машинтай нилээд олуулаа самар түүх газар руугаа хөдөлсөн. Ямар ч л байсан 2 хоног явж байж зорисон газартаа хүрсэн юмдаг. Очоод бид хамгийн дөрөнд томоо асар бариад сайхан дулаалчгаад түүдэг асаага тэр өдрөө амарсан. Амарч суунгаа ах нар амьдралаа ярьж бас өөрт нь болж байсан явдлуудаа ярьж унтчихсан. Надад ч бас ах нарын яриаг сонсох сайхан байлаа. Маргаашнаас нь бид ажилдаа гарсан. Би ч дулаан хувцастай болохоор даарна гэж байхгүй. Ажил бол яах вэ? Шууданд хийсний л зөөхтүүдий бараг л хизгүүрээ тоглож унжиндөө. Ингээд 24-5 хонж байтал хоол хүнс дуусчихв. Цуг явсан хүмүүс маань сайн хийсэн болохоор одоо буцсан энтер болвоо. Би гар дээрээ 3 сая төгрөг авсан хүн чинь бөөн баяр. Тэр үед би гэртээ дөнгөж тусдаа өрөөтэй болоод байсан болохоор шинэ компьютер авна, утас авна гээл хөөрч байлаа. Тэгээд хөдөлгөөр болж юм ачаад жаахан явж байтал жижиг тэрэг эвдэрчгэн тэр. Бүр яагаад ч астгүй. Манай ах нэг хүн үлдээж машина мануулахгүй бол хүн амтнд тоноод явчих нь. Тиймэрхүү нөхдүүд нилээн байдаг л гэж байна.
2 хоног үлдвэл сая төгрөг өгье гэсэн ч хүн алга. Сүүлдээ нөгөө сая төгрөг нь 2 сая 500 мянга боллоо. Тэгээд би л үлдэж таарахаар болоод явчлаа. Ах, чамаас өөр итгэх хүн алга энтэр гэж ятгаад байх юм. Нүдэнд 6 сая төгрөг харагдаад л шунал хөдлөөд юу гэв. Тэгээд л үлдэхэр болсон доо. Надад хутга, хүнжил, бензин гэд баах юм үлдээсэн ч хүнс дуусаад байсан болохоор идэх юм гэж бараг байсангүй. Түүхий 10 гаруй гамбирал өгсөн. Би 2 хоног юм идэхгүй байсан ч зүгээрээ гэсэн ч аваад үлдсэн юм. Хүмүүсийг явсны дараа түүдэг асах мод нилээд иг зүглуулад галаасаа суулаа. Яг ихний өдөрч хурдан өнгөрсөн. Орой болох үед машинд ороод хүнжил гудсаараа өөрийгөө сайн хучаад хонлоо. Тэгж угаа зүрмэгэлж. Шүн дунд яагаад чимсэрчглээ. Эргэн тойрон тас харанхуй. Тэгтэл машин төрөд нэг юм алхаад байх нь сонсогдхон тэр. Чон нохоо амтэн юм байлгүй гэж бодож өөрийгөө тайвшруулсан. Гэвч тэр юм машин төрж байснаа холдож явах нь сонсогдсон. Тэгснээ жижиг чулуу ч юм уу тиймэрхүү юмар машины хаалга руу шидэх нь так гэдэл сонсогдсон. Би тийм аимхай биш ч ганцаараа болохоор айгүй ирхэж жиирх хэстэй. Тэгсэнгс хийж байгаа л унтчихаж. Нэг сэрвэл өдөр болоод нар мандчихаж. Босоод түүдгээ асаагаад суулаа. Гэвч цаг явдаггүй. Хийх ч юм байхгүй, идэх ч юмгүй түүдгээ ширтээ зууж байтал тэр цаанаас намайг нэрээр минь дуудах нь тэр. Дуудсан зүг рүү эргэж харсан чи юу ч байсангүй. Энэ явдал хэд хэдэн удаа тохиолдсон. Ганц 2 цаг болоод л нэрээр дуудана, эргэж харна, хэнж байхгүй. Тал газар ганцаараа байх ёстой эвгүй. Ингээд оройч боллоо. Өчигдөр шөнийн явдал давтагдах вий гэсэндээ нар буюугүй л машин дагээлс орсон. Яг тас харанхуй болохтой зэрэгцээд л өнөөх алхах чимээ гараад эхэлж байна. Би дотроо энэ яавч хүн биш гэж бодоод гартаа том түлхүүр барьчихсан чичрээд хэвтэж байлаа. Байсгээл машин руу юун мэддэхгүй юм шидэд тэр нь хаалга цонхонж так гэдэл дуурна. Тэгж хэвтэж байгаад бас л унтаад өгч. Сэрхэд өглөө болчихсон байв. Өнөөдөр ах ирчих юм чин гайгүй баха гэд түүдгээ асаагаад суулаа. Хүмүүс явснаас хойш 2 хоног юм идэг болохоор нилээд үлссэн. Тэгээд нөгөө түүхий гамбираа идсэн. Нэг хамттай биш ч гал дээр шарж идээд дуусгасан да. Нар нилээд буулаа. Ахаас сураг байдгүй. Би угаасаа л удаж ирдэг газар штэ гэж бодоод шөндөө ирчих байлгүй гэд машинд орсон. Харин тэр шөнө нөгөө машин төрж алхаад им шидээд байдаг үл мэдэгдэх зүйл бүр машины хаалганы бариулыг татсан. Машин иргчмээ гараагүй болохоор ямар тач ах биш гэдгийг мэдэж байв. Ингээд 3 дахь өдөр боллоо. Үлсэж байна гэж чигтэх. Гэвч яах вүлээ түүдгээ асаагаад л суулаа. Ардаас ямар нэг юм нэрээр нь дууддаг тасаад ч байх шиг. Эргэж харахгүй болохоор давтан дуудаад чихэнд чиртээ. 3 дахь өдрийн орой болсон. Шөнө харанхуй болно гэхээр нөгөө лайтай зүйлс давтагдана гэхээр л нар буухын хэрээр айдас нэмэгцээр жиирхэн байж машинд орсон. Нөгөө элдв чимээ харин гарсангүй. Баярлах чиг. Шөнө ах ирчгээсэ гэж найдсаар унтаад өглөө. Тэгсэн чи яг шүн дундын үед төсийгээл явж гав. Машин хөдөлтөл том юмар шидчихсэн юм шиг. Тайвширч байсан дотор пал гээл айдас минь нэргээ ирсэн. Хутга түлхүүр хоёроо тасаатгаад хаалга онгоолгоод ороод ирвэл шаагаад авъя л гэж утсан. Машин төржгүйгээд хаалга байн татаад л тэр болгонд нь зүрх савлсаар нэг мэдсэн өглөө болчихвч. Гэгээ орсон болохоор баярлагатай зэрэгцээд 2 хоноод ирнэ гэд явсан 4 хоног таг болчих юм. Ах өнөөдөр л ирчгээсэ гэж найдсан. Ус буцалгаж уухаас өөр юмгүй түүдгээ манаад л юм бодоод л суун. Тэр цаагуур өдөртөө ганц машин явж харагдагч гүүгээд очиг гэхэр амжихгүй. Дахиад л шунуулж, дахиад л нөгөө юмс давтагдана. Би эцүүлдээ зайлфис таун ороод ирвэл алын шүүгээд хоолоогоо сөөтл орилсон. 5 дахь өдрийн өглөө үлссэндөөч тэр юм уу нилээн сүлдчихсэн сэрлээ. Машинаас өнхөрч буугаад бензин асгаж өж арай гэж түүдгээ асаалаа. Нөгөө 2 хоноод ирнэ гэж хуцаад байсан ахыг бодохоор уур хүрээд эндээс амьд харьдаг юм бол ална гэж бодогдчихсэн. Цаг явахгүй түүдгээ ширтэж аав ээжигээ санаж үйлнэ, орой болно, машин даврна, нөгөө зүйлс давтагдана. Харин энэ удаа машины цонх тогшхон тэр.
Би гайх зэрэгцээд ер нь юу ч байсан босоод харав өстө гэд үндийтэл новшгч цагаан алаг нүртэй үхээр юм ясан гараараа цонх тогшоод байж байдгийн. Орилол хүнжлөр өөрийгөө ороогоод айж чичрээд үйлээд ивцсэн. Дахиад л өглөө болчихж. Ах байдаггүй. 6-гийн 6 хоног болоход ирээгүй ахыг намайг ингээл хайж байгаа юм байна гэж удаад үхэхтэйгээ эвлэрэх шиг. Зам дагаад алхдаг ч юм уу гэсэн ч чон нохоо илбэг болохоор дэмий юм шиг. Орой болно, машинд орно, нөгөө зүйл стовтогтно. Хаал гонголгоод гарчихдаг ч юм уу гэж утсан. Нөгөө юмнаас айхаа болжж байх шиг нэрээр дуудаал машин тойроол алхах юм. Аманда мэддэг бүх хараалаа урсгасаар тэр шөнийг арай ядан давж 7 дахь өдрийн нилээн өдрөхөн сэрлээ. Өнөө өрөө машинд орохгүй түүдгээ асаагаад хонно гэж шийдсэн юм. Одоо тэр тойрчгүйгээд байгаа юм намайг авгээ гэж шийдчихсэн сууж байсан чинь тэр цаанаас 2 машиныг ирэл гараад намайг чиглээд ирж байна. Ах хүрээд ирлээ. Би 2 л хонно гэсэн чи яасан бэ? Үх шахлааштай биз даам гэж хараал урсгасан. Тэгсэн чинь наашаа явсан машин болгон замдаа эвдрээ саадчихлаа. Чамааг үхчихсэн байхаа л гэж утсан гэж зөндөө уйлаад уучлах байсан. Ахтай цуг ирсэн хүмүүс намайг яаж хитгэн гамбиртай тал газар ганцаараа 7 хоноо гэд гайхаад байсан. Би бүр буцах замдаа 2 зүсэм талах идээд л цадчих шиг болсон. Өөр юм идэж чадаагүй. Тэр газараас холдоод л миний нойр хурч нилээн удаан унтсан да. Намайг сэрэхэд буцах замынхаа талд нь орчихсон байсан. Нээх удалгүй гэртээ харсан. Аав ээж хоёр намайг хараад уйлаа л байлаа. Тэр хоёртоо би харсан үдсэн бүх юм аярсан. Нөгөө биерхүү хэрдээ хөөхөн булчин шүрмэстэй байсан үгд чинь бүр ясаар султлаа турчихсан байсан да. Ахаас жахав нөгөө 6 сая төгрөгөө авч аав ээж хоёртоо 2 саяыг нөхсөн ч манай хоёр уйлаа л зөксөхгүй байсан. Надад шүн төхөөлсөн явдлуудад цуг явсан хүмүүсийн хэн ч итгээгүй. Би одоо тэр үеийн өрөөсөө айдаг. Яаж тэнд үлдэж чадваа? Яаж алуурчин тонуулч ирээд алаа тоноод явчаагүй юм? Зам дагаж яваад яаж чон нохоо хоол болчихоогүй юм бэ гэж. Нэмж хэлэхэд самарт явна гэдэг тийм амар ажил биш шүү. Нэгэн тавьчихсан бол дуусах ч ээж л явна. Даарна, хүнс муу, үлсэн, хүсээд байх ажил биш. Яг би явж 6 сая төгрөгтэй болсон ч гэсэн тэрнээс хойш жин нэмж өмнө байсан шигэ болж чадаагүй юм да. Сонсогчдоос ирсэн хууч яриануудыг эмэгтгэн хариулж танд хүргэж байна. Танд яриулж контент болгох болсон явдал байгаа бол Instagram-ын Гана ТV хаяг руу бичээрэй. Миний оруулж буй бичлэгүүдийг цагаалдалгүй, алгасалгүй үзхийг хүсвэл subscribe дарж, хажууд нь байгаа хонхыг дарж идэвхжүүлээрэй.